Бидний эцэг Борхуу өвгтэй талантай нь 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалалт өгсөн ур хүүхэд төрөл төрөсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Талантай нь 1950 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт Борхуугийн 2 дугаар хүү болон мэндэлсэн. 1968 онд Дорнод аймгийн Тэмсийг өрлөгчний мэргэжлэр төгсөн Чойр дахь хөдөө аж ахуйн барилга дэрэстэд ажиллаж байлаа. 1969-с 1972 онд Улаанбаатар хот амгалан дах барилгын цэргийн ангид албахан 1972-оос 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотын гал командад гал сүнөгч мөн ээлжийн ахлагчаар 1984 онд Дорнод аймагт шилжин ирж нийгмийг аюулаас хамгаалах яамны хилтэст цагдаа сэргийлэхээр ажиллаж байгаад 1995 онд өндөр насныхаа тэтгэврт гарсан юм. Бидний эцгийн улс орондоо үнэнчээр зүтгэж байсныг үнэлж нийгмийг аюулаас хамгаалах яамны хүндэт жуу хүчиг байлдааны гавьяаны медаль 60-70 жилийн он медаль Дорнод аймгийн тэргүүний ажилтан цагдаагийн 50-80 90 жилийн он медаль Монгол Ардын намын тэргүүний ажилтан Монгол Ардын намын Ахмад зүтгэлтнэр тус шагнаж байсан юм. Таны минь хүнлэг инрэнгүй зан чанар нөхөрсөг даруй дүр төрхтэй нь өөр хүүхэд бидний сэтгэл зүрхэнд үрд мөнхөд хадгалагдах болно. Сайн амгалан болтугай. Гэр бүл өөр хүүхэд төрөл төрөхсдөөс нь